Баянгар аймгийн засаглалын хамгийн газар Баянгар аймгийн насан туршийн сурталчилгааны төв хамтран Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогоо алсын хараа 2050, Монгол Улсын засгийн газар аймгийн засаглалын 2024-өөс 2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр 2025 оны хөгжлийн план тусгацсан Сурлагч аймаг 2025 төсөлтөжлийг амжилттай зохион байгууллаа. Тус төсөлтөжлийг зохион байгуулах ажлын хэсэг өдөртөмж ажлын хөтөлбөрөөр аймгийн засаглалын 2025 оны 3 сарын 11-ний А429 тооцох хэмжээр батлуулж 20 сумын хөгжүүлэгч багийг чагтжуулах сургалтыг 2025 оны 3 сарын 24-өөс 25-ны өдрөд зохион байгуулж удирдлага арга зүйгээр ан ажиллалаа. Ерөнхий зохион байгуулагч аймгийн засаглалын тамгын газар аймгийн насан туршийн суралцахын төв хамтран зохион байгуулагч Баянгар аймгийн засаглалын тамгын газрын хууль эрх зүйн хэлтгээс эрүүл мэндийн газар, боловсролын газар, онцгой байдлын газар, байгаль орчны газар, соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар, биеийн тамир спортын газар, стандарт хэмжилсэн хэлтгээс хүнс хөдөө аж ахуйн газар, Монголын нэвтрүүлэгчдийн танхимын Баянгар аймгийн дэх салбар хамтран ажиллалаа. Суралцах сум үйл ажиллагааг хуулиад эвлэгч, эрүүл мэндийн харилцааг эрхэмлэгч, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэгч, өв соёлоо эрхэмлэгч гэсэн дөрвөн зорилт, суралцагч байгууллага, суралцагч гэр бүл, суралцагч эрхэм, суралцагч хүүхэд гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж нийт 53 ажил арга хэмжээтэйгээр төлөвлөн амжилттай явууллаа. 20 сумын хэмжээнд суралцагч байгууллага үйл ажиллагаанд төрийн 144 байгууллагын 4399 албан хаагч, суралцагч эрхэм үйл ажиллагаанд 1950 эрхэм, суралцагч гэр бүл үйл ажиллагааны хүрээнд 315 гэр бүл, суралцагч хүүхэд үйл ажиллагааны хүрээнд 110 ангийн 2745 сурагчид тус тус хамруулж аймгийн хэмжээнд давхарсан тоогоор 30582 иргэнд хууль эрх зүй, аюулгүй амьдрах ухаан, эрүүл мэнд, доктортой хөгжил, иргэний боловсролын үйлчилгээг хүргэж амьдралын чанарт нь дэмжлэг үзүүлэн ажиллалаа. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За 2025-аас 26 оны жилийн турш суралцагч аймаг төсөлт ажлын хүрээнд суралцагч сум төсөлт ажлыг амжилттай хийж хэрэгжүүллээ. Сумын хэрэгжүүлэгч баг маань жилийн турш хийгдэх ажлын төлөвлөгөө гаргаж тодорхой хариуцах эзэн бүрт хариуцуулаад ингээд амжилттай ажилласан. За суралцагч сум төсөлт ажлыг хэрэгжүүлснээр манай сумд байнгын хэвшил болсон хэд хэдэн ажлуудаас дурдъя. Нэгдүгээр суралцагч сум, суралцагч иргэн, суралцагч гэр бүл төслийн хүрээнд Монгол Улсын бүжгийн мастер оюун эрдэнэ багшийг өрн сургалтыг зохион байгуулж одоо нийтийн бүжгэндээ шугам бүжгийн хөтөлбөрийг 2-3 удаа байнгын давтаж хэвшсэн байна. За хоёрдугаарт суралцагч хүүхэд үйл ажиллагааны хүрээнд Монгол уламжил шагаан наадга суран гэтлэл өв уламжлалаан өвлөх ажлыг байнгын хэвшил болгож ажилласнаар за манай өсвөрийн шагаачид баг тамирчид маань аймгийн аврагшил хурлах тэмцээнд тэргүүн барилцуулж аврагуулсан байна. За мөн Занга академийн аудио ном сонсохыг нэгтгэж сонсон өгүүлбэрийн тэмдэглэлийг бичиж за үйл явдлын талаарх сурагчдын ярилцлагыг хийж хэвшүүлсэн. 3-дугаарт сумынхаа эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх чиглэлээр за сумын засаг дарга миний бие уриалан хашаандах жорлонгоо шинжилж эко 0-той болсон байгаа. За мөн бусад гэр бүлүүд ард иргэдэд уриалж эко жорлонтой, эко 0-той болохын ажлыг хийж хэрэгжүүлээд явж байна. За суралцах сум үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан бүх сумуудаа баяр хүргэе. Энэхүү үйл ажиллагаа явагдсанаар бид бүхэн тасралтгүй хөгжих, суралцах, олон шинэлэг зүйлийг амьдралдаа нэвтрүүлэх, бий болгохын сайхан давуу талыг бүрдүүлж чадж байгаа юм байна. За ингээд мөн энэхүү үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлэх боломжийг олгосон амгалан даргатай Баянгар аймгийн насан туршийн суралцсан төвийн хамт олонд баяр хүргэж талархал илэрхийлье. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Баянгар аймгийн Баянгар сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн захирал мөнх эрдэнэ байна. За өнгөрөх 2025 онд
суралцагч аймаг, суралцагч сум, суралцагч байгууллага төсөл дарга хэмжээнд манай сургууль амжилттай оролцож Баян онгор сумынхаа хэмжээнд шилдэг байгууллагаар шалгарсан амжилтыг үзүүлсэн. За уг төсөлд ажил арга хэмжээний хүрээнд өв соёлоо эрхэмлэгч байгууллага уралдаан тэмцээнд манай багш удирдах албан тушаалтнуудаас амжилттай оролцлоо. За мөн эрүүл аюулгүй байгууллагын хүрээнд Баянгор аймгийн онцгой байдлын газартай хамтарч бас багш ажилчид, сурагчдад сургалт мэдээллүүдийг хийлээ. Мөн одоо байгууллага хамт олноороо Зангаа академийн сургалт семинартуудад хамрагдаж бүгд одоо гэрчлэгээнүүдийн гаргаж авлаа. За өв соёлоо эрхэмлэгч байгууллага аяны хүрээнд Монгол бичгийн одоо анхан дунд агсан шатны сургалтуудыг хуваарийн дагуу гаргаж сургалтуудыг монгол хэл уран зохиолын багш нарын хамт зохион байгуулж ажиллаа. Гэх мэтчлэнгээр одоо манай багш сурагчид олон удаагийн сургалт семинаруудад хамрагдаж, олон удаагийн уралдаан тэмцээнүүдэд төрөл тус бүр дээр нь бүгд одоо амжилттай оролцсноор өнөөдрийн хөө байгууллагаараа шилдэг болохын олзол шаардлагыг бол шалгуурыг бол хангасан юм аа. Тэгээд тус одоо арга хэмжээнд байгууллага хамт олон эцэг их сурагчдыг бас эвлэлтэн нэгдэх, хамтран ажиллах энэ нөхцөл боломжуудыг бас бүрдүүлж байсан. Олон давуу талуудыг бас энэ байгууллага хамт олонд төлөвшүүлж бий болгосон. Тэгээд мөн одоо хаалтын арга хэмжээнд дээр манай сургуулийн одоо нийт багш ажилчид ажлын байрны дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлсэн. Энэ одоо дасгал хөдөлгөөнөө бас хийж нийт одоо байгууллага ажилтаа албан хаагчдад сонирхуулсан. За мөн одоо бас тухайн үед одоо хийгдсэн ажлуудаараа бид нэр үцэглэн гаргасан гэх мэт ийм ажлуудыг бол үр дүнтэй зохион байгуулсан ийм үр дүнтэй төсөлт ажил арга хэмжээ болж өнгөрлөө гэдэг үнжин. Тэгээ энэхүү арга хэмжээнд энэ олон байгууллагууд, төрийн байгууллагууд дотроос бас шалгарч тэргүүн барьцаасандаа бол туйлын их таатай байна. Тэгээ та бүхний ажилд бас өндөр амжилт хүсье. Сайн байцгаана уу. Суралцагч гэр бүл болцолт уралдаанд оролцогч Тэмбэрэл Самбогийн гэр бүл байна. За энэхүү болцолт уралдааныг 2025 оны 3 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл одоо зохион байгуулсан байдаг. Нийт 4 зорилтын хүрээнд 10 ажил арга хэмжээг Баянгор аймгийн насан туршийн суралцахуйн төв, Баянгор аймгийн засаг даргын тамгын газар, Баянгор сумын засаг даргын тамгын газар, за Баянгор аймгийн хүүхд гэр бүлийн хөгжил хамгааллын газар гэх мэтчлэн олон төрлийн байгууллагууд энэхүү ажил арга хэмжээг бас хамтран зохион байгуулсан байдаг. Суралцагч гэр бүл болцолт уралдаанд оролцсноор манай гэр бүл олон одоо зөвлөдүүдийг олж харж мэдж таньж сурч чадсан. Тэгээд энэхүү одоо уралдаанд оролцсноор манай гэр бүл нь бол олон зөвлөдүүдийг сурч мэдж авсан гэж миний хувьд харж байгаа. Жишээлбэл одоо гэр бүлдээ их цаг зарцуулах, цагийн менежментийг зөв зохион байгуулж хийх, за мөн одоо ахуйн хог хаягдлыг одоо зөв ангилах, ялгах гэх мэтчлэнгээр олон зүйлүүдийг бас сурч авсан. Тэгээд энэхүү одоо болцолт уралдааны цаг хугацаанд нийт одоо олон сайхан гэр бүлүүдэд нөлөөлсөн гэж бас миний хувьд ойлгож байгаа. Тэгээд өнөөдрийн энэхүү суралцагч гэр бүл төсөлт арга хэмжээг зохион байгуулсан нийт Баянгор аймгийнхаа төрийн албан хаагчдаа баярлалаа. Цаанаа та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. Баянгор аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн мэдээлэл технологийн багш Уян гана. Миний би 11 ангийг дан ажилладаг. Манай ангийн хувьд 34 сурагчтай. Суралцагч хот суралцагч анги төслийн хүрээнд манай ангийн хувьд 4-6 төсөлт ажлын хүрээнд идэвхтэй оролцсон байна. За үүнээс дурдж ярил Монголын улс төвч байгаа судлан цахим контент бэлтгэн өрмөц үгийн тайлбарч хийж оролцсон. За энэхүү ажлын хүрээнд сурагчид маань уус тавьж байгаа өвөг түүхээ танин мэдсэн ийм бүтээлч ажил басан. За мөн цахим орчинд үе тэнгийн дээрлэл сэдвийн хүрээнд ханы сонин бэлтгэсэн. За мөн энэ нөлөөллийн ажлуудад идэвхтэй оролцсон нь сурагчид цахим орчинд эргээр харилцах хандлага харилцааг төлөвшүүлэх ийм үр дүнтэй ажил бас байсан. За мөн Зангаа академийн сургалтанд 100% эрсдэлтэйгээр хамрагдан сертификат гардан авсан байна. Энэхүү төсөлт ажлын хүрээнд суралцагч хүүхэд төрөлд дэд байр, суралцагч анги төрөлд мөн дэд байрын эзэлсэн ийм амжилттайгаар оролцсон ба. За энэхүү төсөлт ажил нь алхам бүрдээ хүүхэд нэг бүрийг анги хамт олон байгууллага тус бүрийг хөгжүүлсэн бүтээлч үйл ажиллагаа байлаа гэж үзэж байна. Тасралтгүй суралцагч байна гэдэг нь зөвхөн сургууль суралцах бус өөрчлөлтөд нээлттэй байж насан туршдаа суралцахын үйл явц юм аа.
Өнөөдрийн мэдлэг маргааш хангалтгүй байж болох энэ үед суралцгаа зогсооно гэдэг нь хөгжлөөс хоцрохтой адил юм. Суралцагч сум үйл ажиллагааг орон нутагт амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан аймаг орон нутгийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд, хэрэгжүүлэгч багийн албан хаагчдаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Суралцагч нэмийг төлөвшүүлж, суралцагч хот дэлхийн сүлжээнд нэгдэцгээе.